Сайн уу? Чимгээтэй хамт Пилатес дасгалаа эхлүүлэх гэж байгаад чинь баяртай байна. За өнөөдрийн 15 минутын дасгал нь нурууны эрүүл мэндэд зориулсан нурууг бэхжүүлэх дасгал байх болно. Зөвхөн нуруун дээр төвлөрсөн энэхүү дасгал нь нурууны үе болгоныг хөдөлгөж, нурууны зөв байрлалыг олохоос гадна дасгалын дараа нурууны чилээ гарч, нурууны өвдөлт мөн багассан мэдрэмжийг авах болно. Утсан дээр өөрийн тухтай суудлаа олоод хэрэв өвдгөн дээрээ сууж чаддаггүй бол хөлөө хагас нуулаад урдаа байрлуулж болно. За, дасгалаа эхлүүлэхдээ үсгийн дээрээ 2 суудлахын ясыг таарууллаа. Хүүсний нүхээ нуруугаа татаад 2 мөрийг дал руугаа буулгая. Нуруугаа хамгийн боломжтой цэх байралд нь авчираад хүзүү дал мөрийг чөлөөлье. Эхний дасгал. Баруун гарыг дээшээ өргөлөөж ихний харалдаа мөрнөөсөө арагш буюу ташааны хойшоо буулгалаа. Хагас тойргоор ирлээ, буцаад гараа чихний харалдаа авчираад өвдгөн дээрээ буцаад буулгая. 100 гарыг муу ялгаагүй. Эхлээд өргөлөө, дараа нь хагас тойруулаад далнаасаа хойшоо буцаад голдоо авчирлаа, зөө өвдгөн дээр тавилаа. Яг энэ дараалал хөдөлгөөнөө 8 удаа хийцгээе. Амьсгалтайгаа уялдуулахын тулд амьсгалаа авахтаа хамраараа гарыг дээш сунгаад, амьсгалаа гарахтаа хамаараа гарыг хагас тойргоор эргүүлж өгнө. 100 гарыг амьсгал авахтаа дээш өргөе. Амьсгал гаргалаа хагас тойруулаад буцаад амьсгал авах голдоо амьсгалаа гарахтаа өвдгөн дээрээ тавилаа. Баруун гар. 2 суудлын ясыг үсгийн дээр байрлуулсан чихтэй хөдөлгөөнийг үсэлхийн тойрогноос баг зэрэг эргэж өгөөд буцаад голдоо ирээд өвдгөн дээрээ тавилаа. Нүдний харц. Гарын үзүүр рүү харсан чихтэй нуруугаа хамгийн боломжтой цэх байрлалаараа хадгалж гин. Далны булчингууд болон нурууны доотлын булчингууд энэ үед зэрэг ажиллаж өгөөд мөрний үенүүд мөн ялгаагүй хөдөлж өгнө. Хоёр гарыг муу ялгаагүй зэрэг өргөлөө. Баруун тишээ 2 гараа задлахдаа их биеэрээ баруун тишээ эргэж өгнө. Буцаад голдоо шууд эсрэг тал руугаа эргэлээ. 2 гарыг дээшээ өргөхдөө 2 мөрийг боломжтой далан дээрээ үлдээж өгнө. Амьсгал авахдаа голдоо эргэж өгнө. Амьсгалаа гарахдаа зүүн тишээ эргэж өгнө. Хөдөлгөөнийг бүсэлхийн нуруунасаа эргэж өгнө. Амьсгал гаргалаа баруун тишээ. Амьсгалаа авахдаа хамраараа голдоо ирлээ. Гаргалаа амаараа зүүн тишээ эргэж өгье. 2 гарыг задлж өгье. Нурууны булчингуудыг бүгднгийн жигт ажилуулсан мөн биеийг халааж өгсөн дасгал. За эндээс 2 гарыг буцаад дашааны хажуу тишээ задлаад амьсгалаа автлаа хамраараа баруун гарыг дэшээ сунглаа. Амьсгал гаргалаа амаараа баруун гарыг зүүн тал руу дүүлэхлээ. Их биеэрээ зүүн тишээ эргэж өгье. Эсрэг талдаа 100 гарыг өргөлөө. Баруун тишээ түлхэж өгье. 100 гарны үзүүрийг баруун тишээ сайн сунгааж өгье. Баруун гарыг өргөлөө. 100 гарыг тулаад баруун гарыг тэнийлгсэн чигээр сунж өгнө. За нурууны хажуу талын булчингуудыг маш сайн ажилуулж өгнө. Нурууны доод булчингуудыг бас сунгааж булчингуудыг мөн жигт ажилуулж өгнө. Амьсгал авахдаа гараа зөөлхөн буцаагаад голдоо авчирлаа. Амьсгал гаргалаа эсрэг тал руугаа сунсан мэдрэмжээр эсрэг талын суудлаас үсгийн дээрээ хөлдөж өгнө. Амьсгал аваад голдоо ирлээ. Сүүлийн 2 баруун тишээ. Сүүлийн 1 зүүн тишээ. Эндээс дараагийн дасгалаа 4 хөлсөн байрлалаар хийцгээе. 2 гарыг мөрний дор, 2 өвдгийг ташааны дор бэлтгэлээ. Хүүсний нүхээ нуруу руугаа татсан чигээрээ нуруун дороо хотоох хугаар чээж мөрийг далтай нэг-нэгнэнд авчирлаа. Эндээс хагас тойрог буюу нуруугаа дугарах хэлбэрт авчираад дараа нь буцаагаад доошоо хотоож өгнө. Calf stretch буюу нурууныхаа гинжин булчингуудыг үе үеэр нь хөдөлгсөн, нурууны бүх булчингуудыг гоё жигд ажилуулсан дасгал байх болно. Амьсгалаа авахдаа нуруун дороо хотоож өгөөд амьсгалаа гаргахдаа нуруугаараа тойрог хэлбэрт ирнэ. Нүдний харц матрас руу нурууны доод булчингууд, нурууны дээд булчингуудыг мэдрээд нурууны чилээг сайн гаргасан хэвлийн гүн булчингуудыг итгэжүүлсэн дасгал байх юм.
Амьсгалаа авахдаа доошоо нуруугаараа хотоож өгнө. Амьсгалаа гаргалаа дээшээ нуруугаараа тойрог хэлбэр дээр. За эндээс хэдүүлээ дараагийн дасгалаа баруун гарыг чихний харалтаа өргөлөө. Баруун гарыг тойргоор ташаатаа нэг игнээд авчираад буцаад баруун гарыг чихний харалтаа авчираад буцаад доош нь буулгалаа. 100 гарыг муу ялгаагүй тэнэлгээд хагас тойрог хийлээ ташааруугаа мөрнийхөө үеийнээс сайхан онгоолгоод голдоо авчирлаа. За баруун гарыг өргөлөө. Баруун далны ясаа мэдрээд нурууны дээд булчингуудыг ажилуулсан. Мөрний уюудыг далны уюудтай зэрэг идэвхжүүлж өгнө. Нүдний харц матрас руугаа үүсний нүхнөр ургаа татсан чихтэй ташаа хөдлөхгүйгээр хөдөлгөөнийг гүйцэтгэнэ. Гарын хаалгыг ташаа руу харуулад буцаад гарын хаалгыг урагшаа тааз руугаа түлхэж өгнө. 100 гарыг дэлгэн тэнэлгээд амьсгал гаргахдаа тойруулаад амьсгалаа авахдаа буцаад түлхлээ. Амьсгал гаргалаа буулгалаа. Дахиад 2 удаа. Сүүлэнийг нурууны дээд булчингуудыг идэвхжүүлсэн. Дараагийн дасгал дохоон дээрээ буюу гарынхаа шуун дээр байрлал аваад мөн ялгаагүй хүүсний нүхнөр ургаа татсан чихтэй хүзүү толгойг чэжтэй нэг игнээд. Эндээс баруун хөлийг уртааш нь тэнэлгээд ташааны дээшээ өргөлөө. Буцаад баруун хөлийг ташааны доор авчирлаа. 100 хөлийг муу ялгаагүй амьсгал гаргахдаа өргөөд амьсгал авахдаа буулгана. За одоо энэхүү дасгал нь нурууны доод булчингуудыг маш сайн идэвхжүүлсэн. Нуруунд ороо хотоохгүйгээр хөлийн үзүүрийг түлхэж өгнө. Хөлийг заавал дээшээ өргөхдөө гол нь биш, ташаанасаа уртааш нь жийж нурууныхаа булчин сунгааж байгаа мэдрэмжээр хийж өгнө. Дахиад 4 удаа хий. Амьсгал гаргалаа, хөлийг тэнэлгээд амьсгал авахдаа хөлийг нуглаа. 100 хөлийг тэнэлглээ. Буулгалаа. Муу ялгаагүй дасгал хийхдээ хүзүүгээ мөрлүүгээ шигдээхгүйгээр чихээ мөрнөөсөө хол байрлуулж агаад хийгээрэй. Сүүлэнийг буцаад 100 хөлийг ташаан доор авчирлаа. Баруун хөлийг тэнэлгээд ээтэл гэсэн чихээр зөвхөн өсгийг дээшээ түлхэж өгнө. Хөдөлгөөний хийх явцдаа бүслэхийн нуруунд ороо хотоохгүйгээр хэвлийг нуруу руугаа татсан чихтэй бэхжүүлсэн байрлалаар нурууны доод булчин, хөл өвзөгний булчингуудыг давхар идэвхжүүлж өгнө. 8 удаа өргөөд буцаад доошоо буулгалаа. 100 хөлийг тэнэлглээ. Хөлөө ээтэл зөвхөн өсгийгөө дээшээ түлхэж байгаа юм шиг хийж өгнө. Үзүүн мөр далыг бүгднгийн маш сайн мэдрээд барьж өгнө. Дээшээ түлхлээ. Буулгалаа. Эндээс шууд хэдүүлээ. Доошо хэвлийн дээрээ байрлал авлаа. 2 дохоон дээрээ тулаад 2 гарын алгыг нийлүүлээд тухайд гарын алган дээрээ зөөлхөн байрлууллаа. Одоо нурууны дээд болон доод булчингуудыг зэрэг ажилуулсан дасгалыг гүйцэтгэх болно. Амьсгалаа авахдаа эхлээд толгойг дээш нь өргөлөө. Амьсгалаа гарахдаа 2 гарыг духны дор авчирлаа. Дохоотойгоо дээш өргөнө. Буцаад зөөлхөн гарыг эхлээ буулгаад толгоогоо буцаагаад тавилаа. 100 хөлийг уртааш нь тэнэлсэн чигээр нь өргөлөө. Буцаа буулгалаа. Баруун хөлийг 2 ташааны ясыг матрас нэр үлдээсэн чихтэй хийж өгнө. Буцаад толгоогоо өргөөд гарын алгыг дээш авчирлаа. Буцаад толгоогоо зөөлхөн буулгалаа. 100 хөлийг үлмийнээс жийлээ. Нурууны доод булчингуудыг мэдрээд хөлийг өргөж өгнө. Амьсгалаа авахдаа толгоо өргөлөө. Амьсгал гаргалаа 2 тохойг өргөж өгье. Амьсгал авахдаа гарыг буулгаад амьсгалаа гаргахдаа толгойг тавилаа. Амьсгал аваад амьсгал гаргахдаа хөлийг өргөөд дараагийн амьсгал гаргалтан дээр баруун хөлийг өргөлөө. Амьсгал авъя. Нурууны дээд булчингуудыг мэдэрч өгөөд даалныхаа уюутыг мэдрээд буулгалаа. Одоо нурууны доод булчингуудыг мэдрээд хөлийг нэг нэгээр нь ээлжлэн өргөцгөөе. Дахиад нэг удаа. Амьсгал аваад буулгалаа. Баруун хөлийг дээш нь өргөе. 100 хөлийг. Сүүлэнийг нурууныхаа дээд булчингуудыг бэхжүүлээд
Хөл өргөхөд нурууны доод булчингуудыг бэхжүүлсэн мэдрэмжээр хийж өгнө. Бид дасгалынхаа төгсгөлийн хэсэг рүү очиж байна. За дараагийн дасгал дохоогоо мөрний дор авчирлаа. 2 гарын алгыг нийлүүлээд хүзүүгээ мөрнөөсөө сунгаагаад баруун хөлийг эндээс нуглаад 2 удаа ташааргаа түлхэж өгнө. Үлмий өсгий буцаагаад матрас нэрэ тавилаа. Зүүн хөл үлмий өсгий буцаагаад матрас нэрэ тавилаа. Хөлөө ташааргаа түлхэх явцдаа 2 удаа амьсгалаа гаргана. Зүүн хөл хөдөлгөөнийг хийх явцдаа мөн ялгааг нуруу хүзүүг уртааш нь хадгалсан чигээр хийх хэрэгтэй. Өгцөг ташааны булчин идэвчгээс гадна нурууны доод булчин, хүзүү сэрний булчингууд бүгдээрээ маш сайн идэвчж өгдөг. Дахиад 2 удаа баруун хөл, сүүлийн нэг зүүн хөл. За эндээс буцаад дохоог байрлалд нүлдээгээд 2 гарын алгыг задлж өглөө. Хүзүү мөр дахиад чөлөөтэй дал руугаа буулгаад хүүсний нүхэ татсан ч ихтэй ташаагаа эхлээд дээш өргөлөө. Буцаа ташаа буулаа. Одоо хөлний үзүүр дохооноос хоошо дээшээ татсан чиглэлийг хадгалаад сунж өгье. Амьсгал гаргахтаа ташаа дээшээ босно. Амьсгалаа авахтаа буулгалаа. Амьсгал гаргалаа, хөл гарыг дээш нь өргөж өгнө. Амьсгал гаргалаа, арц геролын булчин, хэвлийн булчин идэвхжүүлээд хагас фланк байрлалд ирнэ. Хүзүүг уртааш нь чиглэлээ нүдний харц матрас руу харсан чигтэй хийж өгнө. Амьсгалаа авахтаа ташаа буулгая. Амьсгал гарлаа 2 дахь дал руу татсан чигээр нь дээш өргөнө. 2 ташааны яс матрасан дээр үлдээд хөлнийхөө үзүүрээс сайн уртааш нь тэнийсэн чигээр хөлөө өргөнө. Амьсгал гаргалаа, байрж өгнө. Сүүлийн нэг нуруу, бүсэлхий, толгой бүгдээрээ нэг игнэнд ирж өгнө. Амьсгалаа гаргалаа, хөлний үзүүр дээшээ. Сүүлийн нэг сайн байна. За эндээс хамгийн сүүлийн дасгал хийдүүлээ 2 гарыг уртааш нь тэнийлгээд 2 хөлийг матраснаар байрлуулсан чигтээ эхлээд 2 гарыг чихний харалтаа авчирлаа. Эндээс 2 гарын алгыг задлаад нурууныхаа ард авчираад буцаад дээш өргөнө. Эндээс мэдрэх зүйл бол эрхий хуруугаараа яг дээшээ нэгээд тэнгэр рүү өргөж байгаа юм шиг хийж өгнө. Нүдний харц матрас руугаа мөрний үеэс тойр гэрээд 2 далны ясыг хооронд нь ойртуулад эрхий хурууг дээшээ өргөж өгье. Амьсгалаа гаргалаа. Хагас тойруулаад дараагийн амьсгал гаргалтан дээр нурууныхаа ард 2 гарыг дээшээ өргөнө. 2 хөлний үзүүр матрас нэр үлдсэн чигтээ хүзүү толгоогоо чэйжтэйгээ нэг игнэнд хадгалаад далны доотлын булчингууд мөрний үеуд бүгдээрээ энд маш сайн идэвхжиж өгнө. Нуруунд бас мөн ялгаагүй хүч орно. За эндээс гараа хадгалсан чигтээ 2 хөлийг өргөөд яг сэлж байгаа юм шиг гар хөлөө хооронд нь ээлжлээд дээшээ доошоо хөдөлгөж өгнө. Амьсгалаа чөлөөтэй аваад чөлөөтэй гаргаарай. Хүүсний нүхэ нуруугаа татсан чигтээ нурууны арт талын хөндлөн булчингууд хоорондоо маш сайн идэвхжиж өгнө. 2 гарыг буцаагаад мөрний дор авчирлаа. Дохоон дээрээ түлхэлт аваад нуруугаараа хагас дугуй хэлбэрт ирлээ. Хүүсний нүхэ нуруугаа татсан чигтээ 2 суудлын ясыг зөөлхнөр өсгий рүүгээ буулгая. Ахар суул буюу бүсэлхийн нуруунд ороо маш сайн дарж өгөөд нуруунд ороо баг зэрэг хотолоо. Буцаад дээшээ хүүсний нүхэ нуруугаа татаад нуруугаараа дуграх хэлбэрт ирлээ. Амьсгалаа авахтаа буцаад нуруунд ороо хотоож өгье. Хэвлий гуйыг ойртуулъя. Амьсгал гаргалаа. Толгоогоо 2 өвдөгний чиглэл рүү бүсэлхийн нуруугаараа дээшээ тойрог хэлбэрт ирнэ. Амьсгал авлаа. 2 далыг мөрлөө буулгалаа. Амьсгал гаргалаа. Хагас тойрог. Амьсгал авахдаа хэвлийгээ гуйн нэрээ зөөлхөн байрлуулад бүсэлхийн доороо баг зэрэг хотоож өгье. Нурууны үе үеуд маш гоё хөдөлж өгөөд нурууны булчингууд гоё массажлагдаад амрааж өгье. Сүүлийн нэг. За энэчнээс 2 гарыг буцаад толгойн дор зөөлхөн байрлуулад
тайван амарсан байрлалдаа үлдцгээе. Мөн ялгаагүй хоёр гарыг нурууны хөлнийхээ ард буюу толгойгоо хажууд ширгүүлээд амарч бас болно. Амьсгалаа чөлөөтэй аваад чөлөөтэй гаргая. Толгойгоо баруунаас зүүн тийш эргүүллээ. Нурууны артлаар амьсгалаад хөвлийгээ нуруу руугаа татсан чигээрээ за эндээс буцаа зөөлх нурууныхаа үеэр голтой ирлээ. Энд хүрээд өнөөдрийнхээ дасгалыг дуусгая. Нуруунд ирч хүч өгсөн, нурууны өвдөлт арилсан гэж найдаж байна. Дараагийн дасгалаар уулзлаа. Баяртай. Өдрөө сайхан өнгөрүүлэхийг хүсье.